So I stick 'em up, arms up in the sky, raining liquor drops, music making ripples in our paper cups, and all we do is fly. За дараагийн аялал дээр ер нь айгүй гоё аялал байгаа. Тэгээ дараагийн аяллаа төгсгөл нь Дэвид Бекхэм. Тэгэхээр ер нь дараагийн аялал айгүй урт 1 жилийн хугацаа болно. Тэрэн дээр мөнгө санхүү айгүй их орно. Тийм болохоор спонсордгүйгээр энэ аяллыг төсөөлөх аргагүй. Тэгэхээр одоо эхнийхээ спонсор дээр ороод танилцуулга хийгээд тэгээ уулзъя. За тэгээ явцгаая. За бичлэг ер нь бол хийгээд орчуулна шүү дээ. Окей. Зүг сандлаа олцсон юм. За, сайн байна уу? Амар чингэр. Очроо. За, очроо. За, очроо нэг их дуулсан. За, аль биесээр танилцаа тий. За, Тэгээд ерөнхийдөө миний дараагийн аялал болохоор 4 улсаар явах юм. Солонгос, Япон, Австрали, Америк гэх. Тэгээ яагаад энэ 4 улсыг сонгосон бэ гэхээр Манчестер Юнайтедийн айгүйх дэмжигчд байдаг. Дээрээс нь энэ 4 улсад дөрүүлэнд нь Юнайтед тоглож исэн Юнайтедтэй холбогдлолтой тамирчид байдаг болохоор энэ дөрвийг сонгосон байгаа. Тэгээ нийт ер нь бол нэг 172 хоног. Дээрээс нь одоо нэг амралтын хоногуд тооцоод яг дугуйтай явах нь 172 хоног. Тэгээ туулах километр нь 12 гаруй 13 мянган километр. Тэгээ өмнөх аялал маань яг Улаанбаатараас Англи Манчестер хот хүртэл 14 мянган километр явсан. Яг 1 жилийн хугацаанд. Тэгээд энэ аяллаараа Английн Премьер Лигтэй холбогдсон, Манчестер Юнайтедтэй холбогдсон. Тэгээд яг нөгөө нэг айгүй одоо олон хүмүүс танигдсан бичлэг нь одоо Рүүнитэй уулзж байгаа тэр бичлэгээр тий үзсэн тий. Тэр бичлэгээр ер нь айгүй олон хүмүүс танигдаад тэгээд ер нь эхний аяллаа суур айгүй гоё тавигдсан болохоор эх жилийнхээ аяллыг айгүй гоё томоор хийж байгаа. Тэгээд энэ одоо очиж байгаа 4 улстай зүгээрч нэг очихгүйгээр Юнайтедийн одоо фэн клубүүдтэй очиж уулзсан, тамирчдыг олж уулзсан. Тэгээд эх жил Монголдо олон улсын Манчестер Юнайтедийн фэн клубүүдийг цуглуулсан одоо дэлхийд анхных байхаар нэг тийм одоо фэн клубын уулзалт хийж байгаа. Тэрүүгээрээ дамжуулаад ер нь Монголдо Бекхэм шиг зэрэглэлийн тийм тамирчдыг бас авчрах гад ер нь тэгээд их гоё аялал болох наа тийм ээ. Тэгээд бас эх орноос сурчлаад за дээрээс нь хөлбөмбөгийн спортыг Монголд за энэ залуучуудад бас ойлгуулад сурчлаад тийм ээ. Тэгээд бас их гоё юм зориод явж байгаа. Болохоор бидэд бас нөгөө ер нь энэ юун дээр хамтарч ажиллая гэдэг. Ер нь гадаад байгаа монголчуудын 40% нь энэ Go+-аар одоо контент үзэж байна. Монголын телевизүүдийг үзэж байгаа. Тэгээд ер нь нөгөө гадаад дуудчаар хүүхдүүдэд монгол хэл сургаж энэ төр яхад монгол мэдээ үзэж энэ төр яхад хэрэгтэй байдаг гэдэг. Тэгж ийсэн. Тэгээд хоёр одоо хөлбөмбөг тэр олон улсаар явах гэдэг хоёр юм нь манай энэ бизнестэй бас утга агуулга нэлээд нэгдсэн учраас бидэд бас хамтарч оролцъё гэдэг. Баярлалаа. Тэг хамтрахаар болсон байна. Тэгээд манай зүгээс бол их баяртай байгаа. Тэгээд их хол ахаад дугуугаар аялах юм байна тийм ээ. Тэгэхээр бол одоо төв алгацаад 3 твээр явах юм байна. Тэгэхээр их л аалын явдалтай тийм гоё уурттэй тэгээ дараа нь их том ажил болох нь гэж бид нараас бодож байна. Тэгээд манай зүгээс одоо дэмжиж тусалж чадах бүх юмараа дэмжихэд бэлэн байгаа. Тэгээд очрондаас амжилт хүсье тийм ээ. За баярлалаа. За маш их баярлалаа. За. Эхний танилцуулга маань маш амжилттай боллоо. Тэгээд бодож ирснийг одоо бодож ингээд айгүй сандарч ирснийг бодох юм бол харьцангуй маань захирал маань бас өөр хөлбөмбөгийн хоббитой. Дээрс нэг миний одоо энэ аяллыг айгүй ингээд өөрийнхөө бас сэтгэлээр гоё одоо хүлээж авсан болохоор тэрэн дээр бас айгүй их тийм сандарсангүй бүр илүү гоё чөлөөтэй байж чадлаа гэж бодож байна. Тэгээд ямар ч эхнийхээ спонсорыг амжилттай болоод
аяллаа маань ингээд эхлэл амжилтаа тавьж байгаад бүр аюу нэг тийм бүр хаппи юм. Тэгээд бүр эх жилийн аялал дээр бүр ингээд бүр илүү одоо ингээд одоо эх жилийн аялал гинэ. Одоо энэ аялал дээр бүр ингээд доглоод эхэлчлээ. Тэгээд бүр илүү одоо ингээд цаашаа ажлууд гоё хөврөөд тэгээд аялал маань амжилтаа болоод эх жилийн ивэнттэй ч бас айгүй гоё хийнэ л гэж одоо тийм л доголтоо ирч хүч дүүрж ин да. За ажиллаа. За ингээд маргааш өглөө Солонгос аялал маань аль биесээр эхлэх болно. Тэгээд өнөөдөр жоохон бие өвдсөн. Тэгээд сайн удаж амраад маргааш өдөрт гарна. За бид бүгд юм байна. За Солонгост ирсэн өнөөдөр цэлмэг нартай халуун өдөр байна. Солонгосын халуунч бас тоглоом биш вэ шүү. За ингээд өнөөдөр 7 сарын 11 сүүлд ажиллаж амьдардаг сурдаг хүмүүстэй ингээд хандггүй гэж гаргаж байна. Тэгээд Симбанко гэдэг ханган багтэр хүн хамбургийн дагаад хүмүүс үү. Одоо эндээс 30 минутын зай метроор яваад тэгээд энд бас нэг гүдэг тийм монголчуудын клуб гэдэг юм. Нэхэн юм болоо энийг зохион байгуулахад тусалж байгаа. Тэгээд байж тийм мэдээ утгаар сонгосон. Одоо эндээс гараад метрон суугаад тэгээд үгүй. За гараа явж байна. Одоо метрон суугаад хэдэн бодол 5 6 бодол явсан. Тэгээд очино доо. Энэ метроны одоо од суугч 80 ойлголт аюу хэцүү юм. Юу сайхан буруудан суугаад нэг буул алгасаа буучлаа. Бидний метроны юу болох тэгэхээр ойлгохгүй. Хэцүү. Яах вэ бүр юм аим хүмүүстэй. Олон хүнтэй юм уу? Тийм сууж үзлээ. Ёо сайс арай ажиллах гэж байна. Ёо фак би бүр юусаа ойлгохгүй юм гэж. Буудлаа алдчих яваад юм. Ханаас нь суурсан юм байна. Oh my god. Хоёр удаа бүр алгасаа авчлаа. За хүнээс асууж байгаа юм. За энэ төлөвтэй метроны учрыг олохгүй ямар хэцүү юм. Бүр ойлгоход дандаа нэг хүрээд зөрчөөд байх. Яаж учрыг олох вэ? За паркт гүг гэж байна. Төрж та. Бах метроноос бол. За одоо энд цуглаал тэгээл гүг юм шиг байна. Энэ хүрэн доогоор ингээд дуундаг гүдэг зам байдаг юм. Нар жаргаж байна. Ямар гоо жаргаж байна. Хил амбар. Үрчлээ. Тийш. Цүнхөө тавьчаа тэгээд явжгүй нэ хүн суглаж ийн гинэ. Энд нэг гариг гээд нэг сонин залуу та. Би гой залуу та. Хартаа зүгээр араас сторид бол гарч тий. Гялцалч байсан. Боломжийг ашиглана гэдэг байгаа шүү дээ. Хай. За ингээд манайхан цуглаад бүх чинь 11 12 3 10 км гүг цугласан байна. За манайх одоо бие халахч. Бие халаагаад үнэтэй одод болчихлоо шүү. За ирсэн хүмүүстээ баярлаа. Одоо чи 5 км гүгээд тэгээ буцаа 5 км нааш ирээд нийт 10 км. За окей, гүцгэй. За гүцгэй.
За одоо ингээд өнөөдөр Сөүлөөс Бусан руу аялал эхлэж байна. За одоо эндээс нэг ихлэг цэг тий. Дугуйтаа яг ихлэг цэг рүү явж байна. Тэгээд эндээсээ өнөөдөр нэг 100 гаруй явах гэж байна даа. За тэгээд аялал эхлэв. Гадны ясаар дугуйтаа хэлмээр тий. Оо, nice out. 차가 янз юм байна. Цагаагаар итгүүл наа. Бай түр наашаараа. Оо, энэ яг зүйл шүү. Гараса. Ja, ингээд аялал ихтэй. Хаммурно. Яга арч дагаад байна. Тэ үзье. Дээр бид хоёр энэ хавар гүйсэн байт юм аа. Зөөрөн бүрэн тохиол болно гэсэн шүү. Сэнээс олж. Тэр гавьчлан шүү дээ. 600 700. Тийм үү. Ганц тийм шүү. Жантай бороо. Тийм үү. Тэр баатай. Огом уу. Тэгэхдээ би тэгээд тийм амар камера аваад тэгээд юун дээр хаад их гэж байж. Хаад ч тэгээд юун дээр ашиглах фото графикс 80 явсан. Сөүлөөсөө гарсан уу? Сөүлөөсөө гарсан уу? Сөүл иста. Самгой аа. Тийм шүн орохоос амар л юм байна. Тийм камера үзэж байна. За тэгээд. Түнэл юм байна. Уулыг зүгээр мөглээд дууны түнэл гаргацсан байх шүү. Сайхан юм аа. Өстө машины юугаар л явж ирсэнс дууны түнэлээр явж үзсэнгүй. Энд гоё нэмтийн тий. Харин хатаж матны хурдын.
Энэ нэг юм карлан байсан юм тий. Карлан гэдэг үгүй ачаа. Ийм битүү ачаа. Тий. Одоо нэг хөрөөд явуулж штэ. Тэгээ ачаад өөрөө гоё зэцлэхгүй анхнаас тий. Ингээд хоол мөн дандаа хоол хийж болж байдаг. Ачаатай түнд оёж юм байна. Тэр юм байхгүй. Дугуун зам дагуугаад тийм мотель юм байж. Ер нь бол дотор орж иж л байна. Усны амбалтыг кейс хийж байгаа. Тийм. Чи одоо тэр Ямпиадэр очиж гайсаа тэр нөгөө маск кейс хийж авчихсан. Би Ямпиам биш бүр ийш явчих тийм үү? Аа? Яожус сити. Наач хол юм шүү. 58 гэж. Одоо юу? Тий. Гусчих гэж байна. Хөөе бол яасч ба. Яаж вэ? Тэгээ маргааш шууд бусан. Маргааш тэр чонжуур. Маргааш энэ гүм явах юм шүү. Үуч бас л тийм шүү. Одоо юу? Тэгээ. Бороо орсоор. За баяр та. Окей. За. Юу вэ? За. За баярлалаа. Баярлалаа. Оо баяцсан талбай. Манай хоёр ах үзлаа. Би явлаа гэж. Цаанаа өгж илт. Хичээн доо. Вау. Зам гоё юм аа. Өнөөдөр нэг иймэрхүү өнгөрж байна да. Сайхан дугуйгаж игээд бороонд явсаар байгаа. Оо амар бороонд ядарчлаа. Зам дагуу. Хоолны газар ухаар орж ирээд. Түр амарч сайн жоох уухан ба. Имээ Google Translate-ээр орчуулж яриад зүгээр. Хаанаас явж байгаа? Энэ бороонд одоо юу хийж явж байгаа л гэж зүрх ядарч гинэ үү гэж. За, бороо жоохон доо. жоохон зам хараана. Энэ санаагийн гоё ногоон харамсайг гоё. Харамсайг гоё. Хараасыг